Гадаадын хөрөнгө оруулалт орж ирж иж Монгол улс илүү олон улсад нээлттэй болно. Эдийн засгийн үр ашигаас гадна 3 дахь сүрсийн бодлого чинь бодитоор хэрэгжиж байна, тийм ээ. Тэгэхгүй бол зүгээр хийсэн хоосон лооцсон яваад байна. За тэгээ гадаадын хөрөнгө оруулалт ямар үед орж ирэх вэ? Мөнгө хийх гэсэн орж ирнэ шүү дээ. Мөнгө хийхэд бол хичнээн хэмжээний татвар төлөх үү, ямар хугацаанд доктортой байх вэ? Би эдэн дөрвний зардал гаргана гэдгийг мэдэж тооцсон. Гэтэл манай татварын орчин доктортой биш байна. Ашигт малтмын нөөцийн төлбөр нүүрсэн дээр чинь өнгөрсөн жил борлуулалтын орлогын 20-30% хүртэл савлсан. Зэстээр хөрөнгө оруулалт хийхээр зэрэг $5,000 хүртэл 5% амнат төлж ирсэн нь 5,000 болцсон гол 15 болцохоор ашиггүй болцдог. Тэгээ хардсан байдалтай байгаад байна. Тэгээд өсөн нэмэгдээд гинт үн нэмэгдэхээр өссөн хэмжээнээс нь олон улсад ахиу татвар авдаг. Манай болохоор өссөн хэмжээнээс биш нийт дүнгээс нь аваад бас ашиггүй болж байна. Иймэрхүү байдлаас болоод хардсан байдал орчлоо. Хоёрдугаарт нь олон улсын нөхцөл байдлаас болоод Орос хятадын дунд Монгол руу хөрөнгө оруулах уу гэдэг бас хардсан байдалтай байгаад байна. Тийм болохоор ойрын жилүүдэд жоохон хардсан байдалтай байгаад энэ хөдөлгөж хөрөнгө оруулалтыг татахын тулд манайхын хурлын үеэр зөндөө ярьж байна л да. Ашигт малтмын тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль нөхцлүүдэд шинжилнэ, татвараа тодорхой болгоно, хөнгөлөлтөө нөхцөл бүрдүүлнэ гэд энэ ажлаа төрийн эрх барьж байгаа хүмүүс яаралтай хийхгүй бол олон улсын нөхцөл байдал өөр болоод бид нар хурдан ажиллахгүй бол Орос хятадын дунд ингээд үлдэж хоцрох 3 дахь улсын хөрөнгө оруулалт байхгүй болох юм эрсдэл байна. Харамсалтай. Тийм болохоор ойрын жилүүд нэг хайхтар уул уурхайд хөрөнгө оруулалтыг ороод ингээд хэлэх юм бол би бол харахгүй. Хоёрдугаар хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа зүйл нь хатууд эд үтж. Далаагаас хол учраас Монголын дотоодын нийт бүтээгдэхүүнд ноогдож байгаа тээвэр логистикийн зардал 26% байгаа байхгүй юу? Гэтэл дэлхийн дундаж 13%. Тэгэхээр Монгол үйлдвэр бариад бүтээн байгуулалт барих гэхээр гайллын татвар, нөөтийн татвар маш их зардал ордог. Тээврийн зардал өндөртөө. Үн дээр нь тээврийн зардал нэмжээд гайлнууд авдаг штэ. Тийм болохоор бүтээн байгуулалт явуулыг, үйлдвэрлэл явуулах гэж байгаа тэр gaйл нөөтөөс нь өнгөлөх хэрэгтэй байна. Тэгжээж олон улсад жоо хөрсөлтөж болохгүй бол бид нар чи их өндөр үнэтэй юм хэрэгэлдэг хүмүүс. Энэ тээвэр логистикээс болоод тэгээд тэрийг баланслуулахын тулд энэ татварыг тодорхой хэмжээгээр хөнгөлөх хэрэгтэй. Нэг зүгээр сайшааж хэлмээр юм юу гэхээр төмөр замын бүтээн байгуулалт сүүлийн хэдэн жил маш сайн хийгдлээ. Яг олон талаар бид нар шүүмж хугацаалц үнэн гихтэл тэр 1950-60 оноос хойш Монгол улс бараг нийтдээ 700 км төмөр замууд бол маш том амжилт. Тэгээ хил гайл энэ зүйл дээрээ засаг төр илүү их сайн оролцож ажиллаж байгаа нь бас зөв гэж харж байгаа. Тэрнээс яг ингээд аж ахуй руу орох нь бол бас нэг оновчтой биш байх.